Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу? Mongolian Australia подкастын маань 96 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараараа Сидней хотоос хатан салууны үүсгэн байгуулагч Гүр Санжидын баяр цэцэг орж байна. За тэрээр Австралид ирээд 7 жил болж байгаа бөгөөд 2 хүүхдийн ээж тэрээр 2020 оноос эхлэн Сиднейд гэр салууныг анх ажилуулж эхэлж байсан ба үйлчлэгээгээ өргөжүүлэн толгоон спа буюу хуйхны арчилгаа, гуаша массажаар хятад улсад мэрэгчлээ дэвшлүүлэх сургалтанд хамрагдаж ирээд салоноо нээгээд жил гарan болж байгаа юм байна. За одоо хатан салуун маань 5 төрлийн гоо сайхны үйлчлэгээр үйлчилдэг ба нийт 6 мэрэгчсэн ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ийм ажилсаг урам зоригтой Монгол бүсгүйтэй ярилцахад бэлэн болоод байна. За сайн уу Цэги? сайн уу цэцэгч. За янд ажиллагаа подкастын сонсогчтой нэг юм дэвхий. Подкастын даавч орж байгаад баярлалаа. За баярлалаа. Подкастт маань бас цагаа гаргаж аваад баярлалаа. За хоёлаа яриагаа эхэлнэ. Хоёлаа Австралид ирэхээс өмнө бас Монголд ямар ажил төрөл хийж исэн талаараа яриагаа эхлэе. За миний хувьд гэх юм бол би өөрөө архитектор мэргэжилтэй. Тэгээд архитектор мэргэжлээрээ төгсөөд мэргэжлээрээ ирэхээс өмнө ажиллаж агаад тэгээд Австралид орсод сурыг өөрийгөө бас хөгжүүлэх гэсэн зорилгоор ийшээгээ ирээд одоо нэгэнтээ ингээд 7 жил болсон байна. 7 жил асал баггүй хугацаад болсон байна шүү дээ. Нэрээ хүүхдүүд нь хэдтэй хүүхдүүд илээ? За манай хүүхдүүд болохоор одоо 3 настай нэг хүү, том нь. За бага нь бол 6 сартай. Юу жоохон юм биш үү? Аха. Энд тэгвэл хоёулангийн энд төрүүлсэн байх нь шүү дээ. Тийм хоёлоо энчээ төржөөд энд өссөн. Ерөнхийдөө бол хамаг бодол санаа бүх зүйлийг өөрчилж ирсэн хүүхдүүд байгаа. Тийм биш үү? Хөөрхийн. Тэгвэл бас Монголд төрсэн хүмүүс чинь тэгдэж эхний хүүхдээ Монгол гаргаад 2 дахь 3 дахь нь Австрал төрөөд гээд тэгээ ингээ бас нэг төрөх эмнэлгийн талаар бас 2 орны эмнэлгийн талаар бас харьцуулж ярихад бас юутай байдаг байхгүй юу? Ингээд за тийм юм бэлээ. Ялгаа нь тэр юм байна гэд хэлдэг. Хин маань цэгийн маань энд төрсэн болохоор эндхийн ер нь төрөх эмнэлэг ямар байна? Гоё юм уу? Тий, би ага хоёр төрөлтнөрөө хоёулын дээр нь яг нэг эмнэлэгт төрсөн. Тэгээд миний хувьд гэх юм бол айгүй туршлагатай эмч нарын гаартай байсан. Эхнийх нь жоохон бол хүндрэлтэй байсан ч гэсэн тий надад бол амар ингээ хөнгөн давхад тусалж байсан. Хоёр дахь бол ингээ бас арай туршлагачтай юм байлээ. Тэгээд хоёр дахь дээрээ бүр илүү сэтгэл ханамжтай. Тэгээд эмнэлгийн үйлчлэгээ юмнууд нь бол надад одоо ингээ нөгөө Монголд ингээд хүүхдэд төрүүлэхэд ийм байсан гэдээ харьцуулах мэдрэмж байхгүй болохоор би бол эмнэлгийн үйлчлэгээ айгүй сайн л гэж боддог. Аха. За тийм ээ хоёлаа нэлээд далигаа явчлаа. Нэг өөр хүүхдүүд ингэж шууд явчлаа. За хоёлаа Австралид ирж исэн үеэс хаваалцнаа. Яагаад Австралийг сонгов? Тэгээ ямар шумаар бас анх Австралид ирж исэн бэ? 7 жилийн өмнө манай нөхөртэй хоёр ерөнхийдөө бол за гадагшаа явъя тий Монголдоо ингээд байгаад байх бас тухайн үед ч ингээд нөгөө хүүхэдгөө тэгээ хүүхдгөө байгаа дээрээ хоёлаа боломжоор өөрсдөө хөгжүүлчихье болвол ингээ мэрэгчлээ дээшлүүлээд ингээ сурчий гэдэг бодлоор анх Австрали улсыг сонгоод бас азтай ингээд виз маань гараад энчээ хурж ирчихсэн. Тэгээд ер нь бол Австрали улсад анх ирээд хэлний бэлтгэлээр анх иржсэн. Би сурахаар ирээд манай нөхөр цаашлаад нөгөө нэг dependent гэж явдаг штэ. Тэгэж ирээд тэгээд цаашаа үргэлжлүүлээд 1 жилийн дараа манай нөхөр зүрд сураад ингээд явж агаад одоо бид хоёр бол нөгөө нөхрийн спонсор визан дээр цаашдаа энэ чинь ер нь шийдвэр гаргаад тэгээ явж байгаа. Тэгвэл спонсор визтэй яваа байна шүү дээ тийм ээ? Тийм та хоёр маань. За тийм ээ. Тэгэхээр анх Австралид ирээд шууд Сидней хотод бууж ирсэн үү те. Тэгэхээр Сидней хотод амьдрахад ер нь хэр байна? Энэ хотын талаар хоёлаас хүмүүстэй ярьж өгье. Тэгээ манайхан бас Монголоос сонсож байгаа сонсогч нар бас их байдаг.
тэгэхээр бас за Австрал ер нь ихэнх нь Сидней хотыг зорьдог. Сидней хотод л илүү ажлын олдоц ихтэй гэж боддог бах. Тэгээд ер нь Сидней хотыг хоёлаа бас хүмүүстэй бас хэр тааламжтай амьдрахад тааламжтай хот үе талаар ярьж хэлье. За тэгээ намайг анх одоо ингээд 7 жилийн өмнө ерөнхийдөө ирээд ингэж хахад болол би чинь ингээд Австралид бас ерөнхийдөө шарууд их байдаг гэсэн юм нөгөө төсөөлөлтөд ирж исэн. Тэгээ миний хувьд гэх юм бол би өмнө нь бас нөгөө хятад улсад сурч амьдарч исэн болохоор эмчээ тийм их Азад байдаг гэж ингэж нөгөө бодоагүй. Тэгээд ингээд буугаад ирсэн чинь би баг ингээд нэг те Азийн бас нэг их оронд буугаад ирсэн юм чи сэтгэл төрж исэн. Тэр нь надаа юу гэж ойлгуулсан бэ гэх юм бол Сидней хот ч Австрали улс ч ерөнхийдөө олон үндэстэн тийм интернэшнл хот юм байна гэсэн сэтгэлийг төрүүлж ирсэн. Тэгээд харьцуулаад гэх юм бол яг ингээд төрсэн сэтгэл гэх юм бол тэ ингээд хүндээд зориулсан хот гэж болол ингээд үнэхээр энийг л хэлдэг юм байна. Би бас нөгөө нэг өөрөө архитектор мэрэгчлээ болохоор ч юм уу те. За яг энэ чинь ингээд гараа тавьмаар байвал энд ингээд бариулна байж л байдаг те. Тэгээ хүндээд зориулсан хот юм байна да гэдгийг аюу их мэдэрч ирсэн. Тэгээ бүх юм системтэй те ингээд хөгжил аюу сайн тийм санагдчихсан. Тэгэхээр за манай Сиднейд одоо ер нь бараг 5-6 мянган монголчууд байна уу? Яар нэлээд олон монголчууд за тэрнээс ч их байх шүү. Их олон монголчууд маань амьдардаг. Ер нь тэгээд монголчууд маань бас аль хаваар илүү яг төвлөрч амьдарч гин үү? Эсвэл тараад амьдарцгааж гин үү? Яг яаж амьдардаг юм? Манай Мельбурний хувьд бол ерөнхийдөө бол ер нь их таарж амьдарч байгаа. 2000 монголчууд байдаг гэж ерөнхийдөө ярьдаг юм байлээ. Тэгэхээр тэр хүмүүс маань бас ихэнх нь ингээ оюутны визтэй тэгээд ер нь нэг тарсан байдалтай амьдардгийн юм шиг санагцсан. Тэгэхээр Сидней маань бас нэлээд төвлөрдөг шүү дээ. Тэгэхээр яг ямар нэртэй газруудаар төвлөрж амьдарцгаад юм болоо? Анхандаа бол ерөнхийдөө Aran Cliff, Wolli Creek гэл ингээд нөгөө нэг байдаг тэр дүүргүүдээр илүү төвлөрч амьдарч байсан. Тэр дүүрэг нь одоо төвтөөгөө илүү ойрхон арай тий. Тэгээд байрны хувьд балдац ихтэй, үн ханшийн хувьд гайгүй. Манайхан ч бас миний ингээд анзаарснаар айгүй нэг тийм өөртөө тав тухтай байдалтай амар дуртай. Тэгээ нөгөө гэр бүл ингээд хүнд ажилд ажиллаж агаад гэртээ ирэхэд тийм тухтай байдлыг илүү их үздэг болохоор одоо суурьшлийн айгүй тийм хөгжилтэй илүү хөгжил ихтэй газар байгаад байна уу гэж анзаарсан. Сүүлийн жилүүдэд гэх юм бол ковидоос хойшоо нэлээ Rhodes болон Wentworth Point-оор илүү их ингээд нөгөө монголчууд суурьшиж амьдарч байна. Ер нь айгүй их анзаарэгдэж байгаа. Энэ хавийн монголчууд маань ч гэсэн илүү их ингээд олон болоод хүн амын бол ихсэж байгаа. Тийм зүйл ажиглагдаж байна. Тийм байна. Сая бас наадмын үеэр бас Сиднейгийнхаа наадмыг үзэн маш гоё өргөн дэлгэр сайхан болж илээ. Ер нь жил болгон тэгж сайхан болдог. Тэгээд арга ч үгүй бас манай монголчуудын маань тоо хамгийн их байгаа хот гэдэг нь бол харагдчихилээ. Тэгээд маш сайхан болсон байна лээ. Тэгээд Сиднейгийнхаа монголчуудад бас наадмаа сайхан тэмдэглэсэн бас баяр хүргэе гэж хэлье. За хоёлоо хэрхэн барай заслын төвөө ажилуулах санаа төрснөө хоёлаа яриагаа эхэлнэ. Хоёлоо бас эхлээд бас нэлээ энгийн амьдралын талаар ярьсан бол одоо хоёлоо барай заслынхаа төвийн тал гоо сайхныхаа. За бүх зүйлийг барай заслаагаа гоо сайхан байгаа тий. Тэгэхээр энэ төвийнхөө бас ажилуулах болсон анхны түүх эхэлж исэн үеэсээ хоёлоо хуваалцсан. За тэгээ ерөнхийдөө бол миний хувьд бол 20 оноос хойшоогоо 2020 оноос гоо сайхны салбар руу орсон гэж хэлж болно. Тэгээд ингээд илүү natural аргаар арьсаа эмгтэй хүн болсон хань тий ямар арга байна гэж ингээд нүүрний йог гэдэг тухайн үед дэлгэрч ирсэн. За тэгээ байж идэл нөгөө гуаша гэдэг. За гуашаг мэдгүй хүмүүс байх юм бол ерөнхийдөө бол ийм нөгөө харчлуу гэсэн ийм нөгөө төлөйг ашиглаад арьсаа чангалах ерөнхийдөө өөрийн мэдрэлийн зэгүүдээс сэргээх илүү natural аргаар ингээд арьсыг өргөж залуужруулж цусны эргэлтээ улам сайжруулж залуу байдлаа хадгалах тийм зорилттой үйлчилгээ энэ нөгөө массаж үйлчилгээ байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг сурсныхаа дараад нь энэ ер нь айгүй гоё юм байна. Энд байгаа хүмүүстэй ч гэсэн ингээд таниулаад ингээ гэдэг үднээсээ гэрээрээ анх салон нэгээд одоо 2 өрөө байртай байж байгаа нэг өрөөгөө
салааны зориулалтаар ашиглаад тэгээд ингээд нөгөө энд байгаа монголчуудаа зараа тавиад манайхан бас айгүй сэтгэл өндөр манайхан ер нь энд байгаа хүмүүс би бинаа гэж чинь айгүй их тэгээд ирж яажсан үйлчлүүлэгчтэй анх ингээд таниулж явж исэн. За тэгээд байж идэл ингээл нөгөө ковид болоод ингээл завсарлаа л да дараад нь үргэлжлүүлээл юу яасан хүүхдтэй олоод хүүхдтэй хараад тэгээд хүүхэд нэлээд жоохон том болоод ингээд эрэхтэн тэ би бас нөгөө өмнө хийгээд надад үнэхээр таалагдчихсан учраас гой сайхны салон болгоё гэдэг тийм бодол орж ирсэн байхгүй юу. Одоо тэгэл ингээд гэрээр энд болохоор нэг боломжийн юм нь гэрээр үйлчлэл өгөх боломжтой байдаг байхгүй юу. Тухайн амьдарч байгаа юуныхаа консулаас зөвшөөрөл аваад албан ёсны гэрээр ингээд салон эсвэл бол тий янз бүрийн үйлчлэлийг бизнес эрхлэх боломжоор энд бас хангаж өгдөө. Тэхүү эсвэл бол тий бүр тусдаар ингээд юу болоод гарах уу гэдэг шийдвэр дээр эргэлзээд байж агаад тэгээ судлаад явж байгаа тухайн үед намайг ингээд за жил гарангийн өмнө штэ хайгаад ингээд судлаад ингээд яж хахад толгойн спа гэдэг зүйл ингээд дэлгэрээ тэр нь миний энэ нөгөө сурсан гуашаатай ер нь нэлээ ингээд ойролцоо гол нь ингээд нөгөө хүмүүсийн мэдрэлийн зэгүүр дээр ингээд массажлж ингэж үйлчлэгээ үзүүлдэг гэсэн юунаас нь энэ үйлчлэгийг бас нэмээд ингэчээ гэд анх бодоод тэгээд ингээд судалж үзэж байгаад урд би очиос энэчнээс хятад улс руу очиос суралцах боломж ер нь айгүй дайггүй штэ тий онгоцны тийгээд юу гэдэг ингээд бодоод үзэхээр тэгээд сургалтын төвөө олоод тэмцээнээ очиж мэрэгчлээ дээшлүүлээд шин зүйлийг сураад тэгээд ирсэн байгаа. Тэгээд тэнгуүтэй энэчнээ бизнес эхлэе гэдэг санааг ер нь олсон. Салоны хүмүүстэй бас тав тухтай байдлаар хангая. Хүн гэрт ороод үйлчлүүлэх эсвэл бол тий аль биестэй гоо сайхны газар ороод үйлчлүүлэх хоёрын ялгаа ер нь бол бас хэмжээний байгаа тодорхой хэмжээгээр тийм үүднээс бас монголчуудаа төдийгүй энд байгаа хүмүүст ч гэсэн ийм зүйлийг таниулъя да гэсэн үүднээс анх санаа манд бол орж ирээд бизнес эхлүүлсэн байна. Тэгэхээр гэр салоноор хийсэн гэд тэгжээсээ тэгээд одоо яг байр үйлчлэгээний газар түрээслээд байт юм болов? Тийм үйлчлэгээний газар түрээслээд бас би одоо өөрөө бол Venture Point-д амьдардаг. Тэгээд бага насны хүүхдтэй болохоор ерөнхийдөө энэ хаваараа үйлчлэгээний газрууд хайж агаад олсон. Тэгээд одоо түрээсийн байранд л та үйлчлэгээний. За асуултууд гарч ирэл энэ. Гэхдээ тэрийгээ би дараагаас ч ирнэ. Тэгэхээр яг энэ хатан салоноо яг хэдэн онд нээсэн бэ? Харин одоо манай салон чинь нээдээд яг жил л болж байна. Жил болж байгаа. Гэхдээ гэр салон маань нэлээд дээрээс эхэлсэн байгаа шүү дээ. Тэр тухайн үед салон нэр өгөөгүйсэн үү те? Тийм нэр өгөөгүй зүгээр гуашаа гэдэг нэртэй. Одоо энэ ажиллаж байгаа пэйж маань болохоор зүгээр гуашаа гэдэг байж агаар тэрийгээ ингээд солиод хатан салон болгоод дамгюрээ салон ингээд өөрчлөөд ингээд явж байгаа байхгүй юу? За тийм ээ. Тэгэхээр яг ямар үйлчлэгээнүүдээр үзүүлдэг вэ? Би тэгээд түрүүн бас яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө подкаст эхлэхээс өмнө бас дурдаад өнгөрөө гэсэн боловч ер нь цэгийн маань өөрөө мэрэгжлийн хүн нь өөрөө үйлчлэгээгээ танилцуулгая гэд битээр ярилцаад бас сүйд асуултан дээр ярихаар болсон байгаа. Тэгээд ямар үйлчлэг үзүүлж जैन тэгээ яг за толгоон спа гэхээр яг яах вэ те чинь бас нэг шин мэдээлэл байх шиг байна л да. Магадгүй сонсогч нар маань бас мэддэг байж магадгүй. Яг миний хувьд бол за толгоон спа гэхээр толгоон массажаас ямар ялгаатай юм те. За тэгээд гуаша гэдэг нь бас юу вэ? Бас хүмүүстээ бас тайлбарлаад өгвөл. За тэгээ манай хатан салон одоо ерөнхийдөө олоод 5 төрлийн үйлчлэгийг хүмүүстээ үзүүлж байгаа. За тэр нь гэх юм бол за гуаша, массаж, нүүрэнд зориулсан. 2 дахь нь болохоор толгойн спа, 3 дахь нь одоо ингээд гоо сайхны үйлчлэгээ. Тэгээд массаж үйлчлэгээр сормус тийм үйлчлэгээнүүдийг үзүүлж байгаа. Тэгээд толгойн спаны хувьд гэх юм бол энэ толгойн спа гэдэг нь ерөнхийдөө Япон улсаас гаралтай толгойн арьс арчилгааны
толгойн арьс арчилгааг массажтай хослуулсан ерөнхийдөө гоо сайхны үйлчилгээ байхгүй юу. Хүмүүс ерөнхийдөө ингээд нөгөө арьсны нүүрний арьсандаа ингээд янз бүрийн үйлчилгээгээ хийлгээ. Цэвэрлэгээ хийлгэсэн ч гэсэн одоо ингээд нүүрний чинь арьстай залгуулад мэдээж хэрэг толгойр арьс байгаа тий. Тэгээд энийгээ ингээд цэвэрлэхгүй орхих нь ингээд толгой одоо хуйханд байгаа бохирдол нүүрлүү бас ингэж орж ирдэг учраас давхар ингээд иж бүрэн гоо сайхны үйлчилгээг өөртөө авах юм бол илүү юм цогц үйлчилгээ болж ирдэг. За хэд спа одоо массажн дээр тулгуурладаг гэж байгаа. Тэр нь ямар төрлийн энгийн толгойн байраанаас юугаараа одоо өөр юм гэх юм бол бидний ингээд бүх биеийн организм ингээд гарын алганд ингээд цэгүүдээр байрладаг гэдэгтэй адилхан чихэнд байдаг. Тэгээд толгойд бас ерөнхийдөө ингээд бүх эд эрхтнүүдийн дотоод эд эрхтэй тэдний мэдрэлийн цэгүүд ингээ холбоотой байдаг гэдэг багхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь ерөнхийдөө цэгэн массажуудыг тэнд нь яаж тэнд бүглэрсэн лимфийн урсгалыг нь сайжруулж хүний цусны эргэлтийг сайжруулснаар одоо хүн төрж байгаа стресс ядаргааг тайлна, мөн сэтгэл зүйн одоо тэнцвэрийг хангах зорилготой ийм үйлчилгээ байгаа. Тэгээд хуйх арчилгаанд нь гэх юм бол манайх яг ингээд нөгөө уртаас толгойн спад зориулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээр үйлчилгээг үзүүлдэг байхгүй юу. Жишээ нь одоо энд нь юу орж ийн гэх юм бол тангаар манайх ингээд нөгөө нэг юу хийж өгтээ. Одоо ингээд head spa-ны ойлголт ингээд нөгөө байхгүй байгаа хүмүүс гэх юм бол herbal bath гэд тэр нэг байн одоо толгой арьсыг хуйхыг тангаар ингээд шавших одоо ингээд нөгөө фаунтен гэдэг байхгүй юм шүршүүр тэрүүгээр ингээд массажлж өгдөг тийм үйлчилгээтэй байгаа. Тэгээ мэдээж үсэнд зориулсан үсний тэжээл хангах маск ийм зүйлсүүдээр ингээд орж байгаа юм цогц үйлчилгээ байхаа. Тийм би нэрээ танаа пэйжийг үзэж хахад харагдчихсан яг ингээд нэг юм дугуй хагас тойргон тэгээд хохрон тэр юм уу зөв тэгвэл тийм гоё үйлчлэгээ юунууд гарч ирж байгаа юм байна. За тэгэхээр бас л нэрэл бас үсний ургалтанд бас нөлөөлөх юм байна те. Тэр чинь бас одоо манай төрсэн ээлжүүд гэх юм бол ингээл ус унаад байна, төрснөөс салаад унаад байна гэл ингээл айгүй нэг тийм ойлголттой байдаг. Яг үүндээ эн чинь бол нэг жирэмсэн байх үед хүний ус ингээд уналтан зогссон. Тэгээд ингээд нөгөө нэг төрсний дараа эстроген тэр нөгөө нэг гормон ингээд огцон уналтаас одоо дүүс угаасаа л төрсөн ээж болгоных ундаг. Харин энд нь ямар дэмжлэг үзүүлж болохгүй гэх юм бол энэ нөгөө нэг цусны эргэлтийг сайжруулах, үсний нуутан цэрийг нь сайн цэвэрлэж бохирдлыг нь детокс хийж гаргаж өгснөөр үсний ургалтыг дэмжснээр тэр одоо хүмүүсийн үс уналтын асуудал нь ургалтыг нь дэмжих тийм зорилттой байдаг байхгүй юу. Тэгээ манайхан бол бас яг ингээд сайн бас ойлголтгүй билээ. Зарим нь ингээд мэдээж хэрэг амьдралын явгаар ингээд завгүй юм тэр хийдэг спаг сонирхох тий. Ойлголтгүй байгаа хүмүүс байгаа бол ийм зорилттой шүү гэдэг. Тийм байна. Тэгвэл маш их хэрэгтэй зүйл байна. Тэгэхээр үйлчлүүлэгч нар маань бас ер нь зөвхөн монголчууд маань байх уу эсвэл гадныхан бас үйлчлүүлэх үү? Тийм манай энэ аригийн хүмүүс бол ерөнхийдөө өөрчлөлт эднийхэн чинь яг эндийнхэн локал бизнесүүдийг ер нь бол айгүй сайн дэмжинэ. Тэгээд ингээд тухайн үндэ ингээд нөгөө нэг яаж түгэх үү, яаж хүрэх үү, яаж сайн танилцуулж гин те. Тэгээд эднийхэн бас үйлчлүүлдэг. Зөв. Тэгэхээр манай ер нь Монгол бүсгүүчүүд маань бас гоо сайхандаа анхаарад нэлээд сайн үйлчлүүлж байгаа. Одоо сая төрсөн бүсгүүчүүд маань бас үйлчлүүлэх илүү тэ толгой үс уналтныхаа эсрэг бас спа хийлгэх эсвэл бас манай хүүхнүүд манаас ирээд бас сормоос эднэр хийлгэж байгаа хэ. Ер нь хэр их үйлчлүүлж байна манай бүсгүүчүүд маань. Тийм тэгэлгүй ах уу манай энд байгаа монгол эмэгтэйчүүд ерөнхийдөө бол ингээд айгүй сэтгэл өндөр гардаг. Яа гэх юм бол би одоо ингээд гоо сайхан дээр маань байгаа нараа гэд гоо цэцэлч маань ганц эмчээ ингээд юу байгаагүй гоо сайханчаар ингэж ажиллаагүй
Өмнө нь бол Монголд Charm Beauty гэж салонд 10 хэдэн жил ажилласан туршлагатай чадвар ингээд нөгөө чадамжийн хувьд тэгэхээр тулцсан тийм бүсгүй байгаа байхгүй юу. Тэгээд үйлчлүүлэгчдээр ингээд бас ирээд мэдэн штэ. За энэ ингээд үйлчлэл юм байна гэхэд тэгээ хүн хэр чадвартай байна гэдгээсээ шалтгаалаад хүмүүсийн эрэг давтамжаар ерөнхийдөө бид нар тэрийг харна. Тэгээд ихэд бол манай гоо сайхан дээр орсон бүсгүйчүүдэд бол үнэхээр сэтгэл хангалуун гардаг. Тэгээд за манай сормоосон дээр гэх юм бол Мина маань байгаа. Мина гэдэг бас энэ сормоос игээд бас ирснээсээ хойш үйлчлэгээ үзүүлж байгаа тийм охин байгаа. Тэгээд гадныхан ч гэсэн одоо ингээл те тэдний одоо бид нар Аз эмэгтэйчүүдийн хийлэгдэх сормоос гадныхны энтхийн те том нүдтэй хүмүүсийн хийдэг сормоосны ялгаа гэх юм бол асар өөр байхгүй. Тэгээд тэр бодлогонд ингээл тохируулаад те сэтгэл хөдлөлийг нь тулгаад гаргадаг юм бол. За барай засалчийн хувьд гэх юм бол манай Нямка гэдэг бүсгүй байгаа. Энэ бүсгүй маань болохоор уламжлалтын эмч бөгөөд эмчээндээ бас ингээд массаж үйлчилгээгээр бас жил гараа ажилласан тийм эмэгтэй байгаа. Тэгээ айгүй олон төрлийн массаж хийн. Ерөнхийдөө бол энэ дэлгэрч байгаа одоо лимфийн урсгалыг сайжруулах массаж тий. Бүтэн биеийн тийм барай засал бүгдийг нь хийдэг тийм бүсгүй байгаа. Болохоор манайх ер нь бол үйлчлэгээнүүд дээрээ хүмүүсээ сайн татаж чадчихаа да. Тийм ээ. Тэгэхээр бүгд л ер нь олон жилийн бас туршлагатай мэргэжлэр бас бага бүрдүүлсэн байна шүү дээ. Сайн байна. Ерөнхийдөө би бол одоо өөрөө жоохон хүүхэдтэй байгаа. За одоо миний арыг ганц дааж авч байгаа хүмүүс бол манай ихч байгаа. Монголон гээд. Тэгээд манай хүмүүсийн бас нэг юм гэх юм бол бүгдээрээ одоо ингээд нөгөө толгоон спа хийх юутай чадамжтай бүгдээрээ сертификаттай тийм бүсгүйчүүд байгаа. Мундаг юм бэ. Гоё юм. Тэгэхээр хэрвээ Мельбурнд байдаг бол явж чичээл сайхан 7 хоногт нэг толгооны спа хийлгээд гоо сайхандаа анхаарад гараад ирмээр л шүү. Цэгийн дээр очиод. Харин тийм холоос зарж ирж ийна цаг гаргааж гээд ингэсэн хүмүүс бид нар бүр амар баярлалтай. Тэгээ байлга болох цагийг нь олж өгөөд гаргаад тий. Тэгээд хүмүүстэй үйлчлэгээ үзүүлээд ингээд болдог болоод бүгдээр ингээ аваад гармаар байна. За даанч цаг амжихгүй байна гэд ингээл сонгосон үед үйлчлэгийг аваа гардаг бас бүсгүйчүүд байгаа. Тийм байна. Тэгээ ер нь бас манай Сиднейд байгаа монголчууд маань бас их азтай шүү. Бас манай монголчууд маань олон бизнесээ эхлээд явж байгаа. Тэгээ бас ингээд тэр чинь бас ингээд нутгийнхаа хүмүүст үйлчлэн гэдэг чинь бас өөрөө шүү дээ, тий. Бас сэтгэлээрээ бас гоё үйлчилж байгаа. Бас монголчууд маань ч гэсэн бас их нутаг нэгтээ бас дэмжээд бас бизнесийг бас дэмждэг бас их азтай байна шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр үн ханшийг бас сонирхож байгаа хүмүүс байгаа хэл та. Тэгэхээр хоёлаа бас энэ дээр бас нэг товчхон үн ханшийг бас хэлээд явуул бас зүгээр ах тийм. Тийм. За манай юу гэх юм бол гоо сайхны хувьд гэх юм бол $90 эхлээд $200 хүртэлх үйлчлэгээнүүд байгаа. Тэгээд одоо head spa-ны үн гэх юм бол таны ингээд тий эхлээд таны хуйхыг чинь онцлон ямар таны хуйхны онцлогоон дээр ч үндэслээд $80-аас $120 үнэтэй. Тэгээд сормоос бол яг одоо ингээд дундаж 60-аас 70-ийн хооронд. Манай барай гэх юм бол хамгийн үнэтэй барай маань гэх юм бол 150 массаж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр лимфийн урсгалыг сайжруулах. Лимфийн урсгал сайжруулах гэдэг нь яадаг гэхээр хүний биед ингээд тий хуримтлагдсан хамаг л хоод бохирдлыг ингэж нөгөө судасны өөрийн урсгалаар тунгалгын бэлчирхаар ингэж хөөж гаргах тийм массаж байгаа. Тэгээд энгийн массаж, ачаалтал тайлах барай гэдэг юм уу тий. Энд чинь одоо нөгөө хүнд ажил хийдэг залуучууд байгаа. Тэгээд нуруу ингээд зангирчлаа ингэчлээ эсвэл за би нэг ядраад байна массаж хийж амарнаа гэсэн тийм хүмүүс байгаа. Тэгээд тийм хүмүүстэй үйлчлэгээ үзүүлээд явж байгаа да. Нэрээ манай төмөр дээр байгаа залуучууд манай сайхан нурууныхаа булчин суддуулаад сайхан барай засад хийжүүлээд гарууд бас эмчилгээ болох нь шүү дээ тий. Танаа за тийм байна. Тэгэхээр за гоо сайхан гэж байгаа юм чи мэдээж арьс арчилгааны талаар хоёлаас ярихгүй болохгүй. За ер нь арьс арчилгаа. За ер нь Австралийн цаг агаарыг ер нь яг
ингээ харахад яг энэ цаг агаарт яаж нүрээ арчлуул зүгээр юм шиг байна. За Монгол болвол те хуурай сэрүүн орчин байгаа те. За энд болохоор мэдээж чихтэй байгаа. Тэгээ бас нар хурц байдаг бах те. Гэх мэтчлэн ер нь арьс арчилгааны талаар ер нь өдөр тутамдаа ер нь хүүхнүүд маань за хүүхнүүд гэлтггүй залуучууд маань хүртэл яаж арьсаа арчилдвал бас нэг тэг зүгээр эхний ээлжинд нэг айхтар бүр өдөр шөнөгүй оног төрхөө тахын хаашаа юм те. За ер нь яг өдөр өглөө хүн гараа явахдаа яг явал зүгээр юм шиг байна. Тийм. Би бас яг анх эрэхтэй болохоор за Австрали те далаагаар хүрээлэгдсэн айгүй чийлэг уур амьсгалтай гэж боддог байсан. Тэгээд ерөнхийдөө бол одоо ингээд 7 жил амьдраад ингээд харахад бол ингээд ойлголт шал ингээ эсрэг байгаа байхгүй юу? Бид нар ч ингээл далаатай чиглэг гэсэн ойлголттой байсан чинь Австрали яг үндэ амар хуурай уур амьсгалтай ор юм байна. Тэгээд ерөнхийдөө болоод юутай өвлийн үйлрээд байгаа болохоор одоо бол манай бүсгүйчүүд гэлтгүү залуучууд маань ч гэсэн өөрөө бас мэдэрч байгаа хайгүй их ингээ нөгөө арьс үс хуурай шаад ингэж байгаа. Энэний нөлөө нь гэх юм бол бас Австралийн усанд бас байгаа. Австралийн усанд яагаад байгаа вэ гэхээр чин Австралийн ус ер нь бол минерал ихтэй тий. Бид нар чинь бараг л ингээл нөгөө карантинаас ууж болно гэдэг нэг тиймэрхүү юутай ирдэг штэ. Тэгээд ихтэл энэ их минералууд чинь хуурайшлыг арьс үсэнд үүсгэж идэм байна. Тэгээд энд нь болоод одоо манайхан гоо сайхныхаа бүтээгдэхүүн за ингээл өдөр шөнөгүй ингээл нөгөө цагаа зориулаад ингээл олон бүтээгдэхүүн тий хитаа бараг 10 шатлалт тэр нөгөө арьс арчилгааны бүтээгдэхүүнийг ашиглаж авахгүй бол манай гоо сайхан чинь зөвлснөр болвол сартаа нэг удаа тий энэ гоо сайханд ингээд сайн ороод сарынхаа энэ нөгөө юг хангачих хэрэгтэй гэд. Одоо манай дээр болоод бас ингээд байнга ирдэг сартаа байнга ингээд ирээд ордог бүсгүйчүүд бас нэлээд олон болсон. Тэгээд мэдээллийг нь бид нар ч аль болох боломжоор бүгдээр ингээд өгдөг. Манай гоо сайханч бүр ингээд за чи ийм бүтээгдэхүүн авч хэрэглээрээ ингээрээ гэд бүр ингээд заагаад өгдөг байхгүй юу. Тэгээд бүсгүйчүүдийн маань хувьд за арьс хуурайшаад ингээд инглээ гэсэн асуудлаар ингээд ирж байна. Залуучуудын маань хувьд гэх юм бол арьсны бохирдол их дээрээс нь ингээд нөгөө хэцүү нөхцөлд ажилладаг шүү дээ. Манай энд амьдарч байгаа залуучууд чинь тэгээд тэр бохирдолтой нөхцөлд ажиллаж байгаа олон цагаар каск зүүж ажиллахад яг л каскнаас ингээд нөгөө шалтгаалсан утгачлалт үүссэн. Тэгээд энэ дээр болол манай залуучууд болол яалтчгүй нүрээ цэвэрлжил авах хэрэгтэй. Монгол байдаг залуучууд бол за тэр нөгөө арьс арчилгаа ингээл нэг тийм юу ер нь бол байдаггүй шүү дээ. Гэтэ тэгсэн ч гэсэн одоо энд ингээд тийм нөхцөл байгаа болохоор хамгийн ихний юу болвол нүрээ байнга л цэвэрлжих нь ер нь болвол таны хөвгшөлтийг чинь багасгах нь арьсны чинь эрүүл юг уртсах нь. Тэгээд энд мэдээж хэрэг нарны тусаа алгасаж болохгүй. Ямар ч нөхцөлд нарны тусаа төрөх нь. За энгийн гэх юм бол ийм байна. Тэгээд манай дээр бас ингээд өөрийнхөө хуухыг онцлуулаад арьсны зөвлөгөө өнгөө аваад бас боломжтой байдаг байхгүй юу? Тэгээд бас манайхан мэддэггүй байж магадгүй. Хуухаа одоо нарийн онцлуулаад тэгээд бид нар одоо хуухыг нь яаж онцлох вэ гэх юм бол юм нэг тусгай аппаратаар хуухныг оншилдаг. Энэ аппаратаар маань болохоор 3 төрлөөр таны хуухны арьсыг онцлох байхгүй юу? Эхнийх нь за усны уйтан зар хэрэг бохирдолтой байна. Дараагийнх нь за мэдрэлийн ядаргаа хэр их байна. Таны судасны нараас судасны юм нөгөө өрөвсөх хэр байна гэдгийг ч харуулдаг. Гуравт нь гэх юм бол таны ингээд одоо хүний арьсан дээр байдаг энгийнээр тайлбарлах юм бол хүний арьсан дээр угаасаа л ингээд ийм нөгөө нэг төрлийн хавчиг байдаг гэж үздэг штэ байдаг гэдэг штэ. Тэрний хэмжээ хэр их байна байх ёстой хэмжээнээс ихсэн бол таны өсний уйтан зэрэг ингээд бохирдвол тослог их ялгаруулна эсвэл хэтэрхий хуурайшуулж хавчлтыг ихсгэнэ гэсэн тийм болохоор тэднийг нь онцлоод өгдөг байгаа. Тийм байна. За их л нарийн үйл ажиллагаа одоо тэр аппаратаар бол тестэлж гаргадаг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ за мэдээж одоо ингээ бизнес хийн гэдэг чинь бас тэр хэр баргийн хүн хийгээд ах бас ажил биш. Тэгэхээр ер нь
За одоо ингээл сая ярьж ш түрээсийн байр гин тэгээд одоо сая бас мэдээж саяны хуухны аппарат бол мэдээж хямд зүйл биш бах. Тэгэхээр тэр үнэтэй төхөөрөмж аавн гих мэтчлэн тэгээд бас бичиг цаасны ажил тэр консулаас зөвшөөрөл авах тэр юу гэдгийг янз бүрийн бизнесийн зөвшөөрөл гих мэтчил ер нь бизнес хийхэд Австралид ер нь хэр хүндрэлтэй байна гэж харж байна. Австрали улс ер нь жижиг дунд бизнесийг хэр дэмждэг орн бэ? За тийм бизнес хийн гэдэг чинь за миний хувьд гэх юм бол магадгүй энэ яриа бас амар сонирхолтой болох байх. Өмнө нь миний хувьд бизнес хийж үзэж байгаагүй. Дээрээс нь за одоо тэгэл хүний газар тэгээ Сидней хотод Австрали улсын Сидней хотод бизнес эхлэх гэдэг бол миний бодсноос хамаагүй хүнд ажилласан. За тэгээд за биний бодлоор ингээд миний хийх чадамж нь байна. Дээрээс нь би газраа олчвол болоо гэд ингэсэн чинь цаана өчнөө олон юм байсан баггүй юу. За би ингээд газраа олцсон, гэрээгээ хийцээ гэд яваад ороод ингэсэн чинь зөвшөөрөл гэдэг юм дээр гацсан. Би ямар нэгэн газар аваад дуртай ингээд нөгөө үйлчлэгээнийхэн чиглэлээр үйлчлэгээ явуулчих тийм боломж байхгүй. Тухайн харьяалагдж байгаа улсынхаа нөгөө консулын газраас за би энэ газрыг түрээсэлж байгаа. Энэ газартаа гоо сайхны үйлчлэгээ үзүүлэхийн эрхийг нь авмаар байна гэд хүсэлтээ явуулах шаардлагатай болсон. За би болохоор бодохдоо за энэ хүсэлтийг өгөөд нэг айгүй хурдан шийдэрлэгдээд өгчдөг гэж бодсон чинь миний хувьд гэх юм бол ойролцоогоор 4-5 сар билсэн үү? Тэгжээж бат нэг зөвшөөрөл маань гарсан. Тэгээд хаанаас хайх вэ? За бизнес эрхэлжмээр байдаг. Манай монголчуудын туршлага байна уу? Энэ тэндээс би хаанаас мэдээлэл олж авах вэ гэж бүр өдөр шөнөгүй хайх шаардлага гарсан л та. Тэгээд тэгж яхад бол яг манай монголчуудад зориулсан бизнес эхлэхээр ингэдэм байлээ шүү гэсэн мэдээлэл үнэхээр ховор байсан. Тэгээд хайгаад явж исэн чинь энэ New South Wales-ийн Сидней хотын сервис центр гэдэг штэ. Энэчнээс эмэгтэйчүүдийн бизнесийг одоо дэмжих тийм хөтөлбөрүүд байдаг юм билээ. Тэгээд энэ хөтөлбөрөөр яадаг вэ гэх юм бол EBN буюу одоо хуваараа нөгөө татвараа мэдүүлэх тийм боломжтой ийм юутай номертой хүмүүст бол EBN-тэй хүмүүст зориулсан жилийн 10 цаг лөө 10 хэдэн цагийн төлөө тийм нөгөө зөвлөгөө авах, үнэгүй зөвлөгөө авах тийм үйлчилгээг олж авсан байхгүй юу. За тэгээд энд хүсэлтээ өгөөд цагаа товлоод яг нөгөө бизнесийг анхан шатнаас нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх 1 цагийн 2 цагийн ихний нөгөө үйлчилгээнүүдийг ерөнхийдөө миний хувьд гэх юм бол дандаа энэ газрын нэг зөвлөгч нартай ярьж асууж одоо яах вэ гэж асууж явсаар байгаа л ерөнхийдөө бизнесээ ихэрсэн Тэгээ магадгүй хүмүүс сонирхож иж магадгүй бас надтай адилхан юм хийчмээр байдаг. Хаанаас эхлэх вэ? Юугаа яах вэ? Анхаарах вэ гэд мэдхгүй хүмүүс байх юм бол New South Wales-ийн юу гэдэг Support for Women in Business гэдэг хөтөлбөр байдаг. Тэрийг сонирхоод үзээрэй. Тэрэнд очих юм бол яг танд зориулсан one on one энэ support онлайн зөвлөгөө өгөх бүр баг зэргийн тийм нэг сургалтуудад хамрагдах бас бүр mental health support-ыг хүртэл үзүүлдэг байхгүй юу? Яасан гоё үйлчлэгээ бай Тэгвэл манай бас өсвөрч нар маань тэр газар бас очиод үйлчлүүлээрээ бас энэ яг улсаас явуулж байгаа хөтөлбөр ах тэгэхээр дэмжээд эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа маань ер нь бизнес хийж байгаа ихэнх хүмүүс маань эмэгтэйчүүд маань байдаг шүү дээ. Тэгэхээр бас тийшээ очиод зөвлөгөөгөө сайн аваарай. Яг үнэ өстой гоё хэрэгтэй мэдээлэл хэллээ шүү дээ. Яг үнэ. Тийм би бодоод одоо энэ нөгөө линкийг нь хамт яадаг болоод би тань руу бас линкийг нь яваад тэгээд тэгвэл доор хүмүүс байх юм бол ороод үзэж болно За тэгээд доор комментаар оруулаад өгье. Дээрээс нь бас хатан Сидней гэсэн бас Facebook пэйжийг нь бас доор линкээр оруулаад өгье шүү. Манайхан бас өргөнөөр үйлчлүүлээрээ Сиднейгийн маань бас мэдгүй хүмүүс маань бас очиод үйлчлүүлээрээ бусад можийн маань бүсгүүчүүд маань бас ирээд очиод Сиднейгээр очивол ороод гараарай. За тэгээд подкаст маань бас дуусах цаг маань дуусахд өгч байна. Тэгээд сүүлийн асуултыг бас ирээдүйн зорилго зорилтын талаар асуугаад өндөрлөө. За тэгээ. За ерөнхийдөө бол манай хатан салоныг Сидней хотод анх үүсгэхдээ
За Монгол ажилчдаар Монгол ингээд Монголоос ирж байгаа эмэгтэйчүүд маань тий гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг эмэгтэйчүүд маань нэг доор цуглараад одоо энэ чи ийм байдаг штэ. Ингээл нөө Вьетнам ингээл янз бүрийн газруудын хүмүүс үйлчилгээ үзүүлэл ингээл байдаг. Монгол гэдэг бас ийм нөгөө үйлчилгээний юм газрууд байд юм байна. Энийг илүү ингээд үйлчлэгчийн чадварыг сайжруулад бид нар тий илүү олон эмэгтэйчүүдийг ингээд бас ажлын байртай болгох юм билүү гэсэн тийм юутай одоо зорилттой явж байгаа. Тэгээ магадгүй цаашдаа бас ингээд боломж нь нэгдээд ингэх юм болоо шин одоо салбарыг ч юм уу нээх тийм зорилттой л явж байгаа да. За тэгээд зорилгод нь бас амжилтыг хүсье. Тэгээд олон хүмүүсийг бас барай заслаар эмчлэн ангааж бас мөн олон бүсгүүчүүдийг бас гоо сайхнаар бас гэрэлтүүлж аз жаргалыг түгээж яваарай гэж хүсье. За цацагчдээ подкастт давж оролцуулсан баярлалаа. Мөн одоо миний арыг дааж байгаа авч явж идэг салооныхан хамт олон бүгд баярлалаа гэж хэлье. Манайхыг дэмжин ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нартаа баярлалаа гэж хэлье. Цаашдаа илүү их хичээж ажиллах болно. За тэгэлгүй яах вэ? За тэгээд цэгийн манаа сая 96 дахь зочноор орлоо. Тэгээд ерөнхийдөө 100 зочин болоод ер нь Mongolians in Australia podcast маань бас төр завсарлага авна. Тэгээд цацаа нэг жоохон нэг санаа амар бас нэг хэсэг завсарлага авч агаад бас эргээд та бүхтэйгээс уулзнаа. Тэгэхээр бас 4 зочин үлдсэн байна. Тэгээд удахгүй дараагийн зочноор уулзцгаая. За тэгээд Сидней хотоос Цэги, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Цэги. Баяртай. Free audio post-production by alphonic.com.